Та хөх төрмөс сургалтын төвийн номтын тэнгэрээс өртөөлөн буулгасан төрийн домогт 9 суу хатад судар сонсож байна. Дүтхөөр бүлэг. Улаач нарын түүх. Ив суу хажир бихий улаач. Амьтаа бүхэн орших, амьтаа бүхэн сүлжилдэх, амьтаа бүхэн эргэлдэх алтан энэ хорвоо дээр аав ээжийн ариун хайраас оч болон ассан бий. Өвгөд эмэгтийн агуу түүхээс гал болон дүрлцсэн бий. Хүүхэд ахуй нас минь бусдын л адил өнгөрсөн. Хайр, инрэл, хүндлэл бэрхшээлийг гэрийн хүмүүжлэр мэдэрсэн бий. Буй болгоныг дээдэлдэг, бурхан шашныг гадуурхдаг, бүү мөрөглийг үзэн яддаг, бурангүй нийгэмд өссөн юм аа. Үгээ хэлэх эрхгүй, үлээ таних чадалгүй, эзэн эрхээ ухамгүй, индрэнгүй нийгэмд бойдсон бий. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй адил хуучин нийгэм унаж, шин төрөөр солигдсон, далд бүхэн нь ил болж, үнэн бүхэн нь худал болж, далдын бүхэн нь ил болж, худал бүхэн нь үнэн болж, аав ээжийн буйнаар эрдэм мэдлэгч шамдан суралцаж, харийн улсыг зорин хитэнтэй жилийг үтсэн билээ. Сайн ханы ачаар уй зовлон ажилгүй, ус гүрэнг өртөөлөн өөрийн түүхээ хучирлан он цаг эргэлцээр олон жилийг ардаа орхисон. Ахуй амьдралаа зохицуулан байхдаа амьдралын утгыг олох гэж явхдаа итүүгэн үеэс улбаатай өвгдийн ухааныг биширлээ би. Үнийг түүхээс өвгдөөрөө бахархах сэтгэл минь огшлоо. Ингүй ил хорвоод игэл биш гэдгээ мэдлээ. Инрэлт энэ хорвоод үйлдэ гэдгээ нэгэн ухлаа. Өвгдөөс улбаатай угшил нэгтэй улаач гэдгээ мэдлээ би. Өвгдийн үлийг үргэлжлүүлэх удам угсаа гэдгээ мэдэрлээ би. Тасан болсон тархиа тэтгэх ёстойг ухлаа би. Тураалд орсон оюунаа тэжээх ёстойг ойлголоо би. Бүү гигэн тархийг зөндөө бүхлөгцснийг мэдлээ би. Бүү зөнгөө сэрэхийг зүрхэнтэй бэхлэгдсэнийг мэдэрлээ би. Хамаг монголоороо дориотож мун гул болсноо мэдлээ би. Хүгийн болсон тайллаа хатны судраас оллоо би. Хүмүүний хар нийгэмдээ бултаар булаа гэдгээ мэдлээ. Хүний энэ орчлонг булгай, боовлгай байдгийг ухтлаа. Чин чуу хажир үнэнээр гэгэрэлд зоригдохыг ойлголоо би. Андын гэрээнд нэгдэж дэмж явхаа ухлаа би. Өөрийн биеийг засан байж, оюун бодлоо цэгцлэн байж, өөрийн сэтгэлийг залан байж, үг хэлээ, цэнэн байж, эзэн биеэ өөртөө залж, орон зайдаа эзэн сууж, огторгын эрчмийг биедээ хурааж, орчлонгийн хэмд нэгдэн байж, наран саран сүүн эрчмээр овол биеэ тэтгэгч, мэдвэл зохих үе их засгаар огоовол биеэ бигнэж, өвгдийн сургаалыг оройдоо дээдэлж, өвгдийн үлсийг зүрхэндээ тээж, өвгдийн түүхийг сэтгэлдээ хадаж, өвгдийн жайгийг ахуйдаа хэрэгжүүлж, эргэлзэх сэтгэл үгүйгээр эрхэм үүлэнд зүтгэе. Тэнэгэлзэх сэтгэл үгүйгээр Тэнгэрийн үүлэнд шамдъя. Бэлэг оюун төгөлдөр хаттын угсаа бий юм шүү. Хатан зоригт баатруудын удмын уран бий юм шүү. Угтаж мэдхийг болцол химээвэл бүх идэн буй юм шүү. Биеэ хичээж сэтгэлээ шудуулдан бүх бүхлөх үйлээ хийх нь болноо би. Улаач болор шигтгэ. Миний бие дунд говь аймагт төрж өссөн эцэг их минь дунд говийн хулд сумын харьяат билээ. Илэнц өвөг минь Түшээд хан аймгийн говь түшээ гүний хушууны сандаг жонон гэдэг
3 хүү 2 охинтой хүн байжээ. 3 хүн хундаг тайж хэмээх Гомбжав, Очир тойн, Гончиг тайж гэдэг одоогийн Дундгов аймгийн Дэлгэр хангайн зүүн Хулд сумын баруун урд талаар нутаглаж байв. Хундаг тайж хэмээх Гомбжав нь миний өвөг эцэг билээ. Өвөг эцгийн минь удам 5 үеэрээ хурдан удам тасраагүй морь сайн таньдаг, хурдан морь, сайхан морь, жороо морьдоор гойдог ах дус байсан гэж одоо ч нутгийн зон олон ярьдаг юм. Өвөө маань даншиг наадмын сур харваанд төрүүлж хундаг мэргэн цол хүртснээс хойш хундаг тайж гих цол болжээ. Миний өвөө бичиг үсгийн өндөр чадвартай байсан тул одоогийн Дэлгэр хаан сумын анхны засаг даргаар буюу 1922 онд ажиллаж байжээ. Миний аав насаараа тээврийн тэрэг барьсан жолооч хүн байлаа. Ээж минь эгэлж ирийн малчин, ажилчин хүн байсан хэдий ч орой үчийн цагаар бусдаас нуун байж төвд ном урдаа дэлгэн уншдаг байсан. Даанч тэд минь төдийл урт насалсангүй. 10 хэдхэн настайд минь энэ хорвоогоос халин одоцгоосон доо. 2 ах ганц эгч нар минь намайг өнчрөн үлдэхэд хэдийн амьдралын мөр өхөөсөн хүний хань, хүүхдийн эцэг их болсон байсан тул ганц охин дүүгээ юугаарч дутаалгүй хүний зэрэгт хүргэсэн ачтангууд минь билээ. Манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод ирж сууршаад 20 жил болж байна. Би санхүү эдийн засгийн дээд сургууль Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлэр төгсөөд Дундгов аймгийн Хүнсний үйлдвэрт тооцооны Нягтлан бодогчоор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэр цагаас хойш засгийн газрын агентлагууд төрийн яаманд мэргэжлэрээ ажиллаж байлаа. Сүүлийн хэдэн жил хувийн аж ахуйн эрхэлж хамт олноо удирдан ард түмэнд үйлчлэгийн зэрэгцээ би үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж сайн ээж, сайн хань байж гэр бүлдээ халамж хайраа зориулан яваа жирийн нэгэн Монгол эмэгтэй билээ. Өдийг хүртэл жаргаж, зовж, өгсөж уруудаж олон жилийг үтгэхдээ ямар нэгэн сайхан хүчин надад тусалж дэмнэж байхад нь давран мухарч, хатуу хэцүүг үзүүлэхэд нь ухаажиж, төлөвшөж явсаар иржээ. Даврлаа, мухарлаа гэд хүнээс гажууд явж өөрийн мөн чанараа эвдэж, удам судраа гутаах, үйл хийсэн нь нэгээхэн ч үгүй билээ. Хүний уг удам, угсаа гарвлын мөн чанар ясанд чинь цусанд минь нэвт шингээтэй байдаг юм байна. Эргээд харахад хийсэн бүхэн учигтай, хийсэн бүхэн минь сайн мөртөө байжээ. Бага залуугаасаа л зөв үйл хийвэл тэнгэрт тэтгэгдэж, буруу зүйл хийвэл нүгэл хилэнц болдог гэх үтлэр хүмүүжсэн би 40 хүрсэн хойноо элдв бясалгал сонирхож, сүнсний тухай судалж, оюун санааны гэгэрлийн тухай ном зохиол их уншдаг болов. Арья балын бясалгал хийж 5 жил гаруй цагаан хоол идэж, мөн цагаан хоолны аж тусыг сурталчлах, дэлгэрүүлэх үйлст гар бие оролцож явлаа. Бясалгал хийснээр би сэтгэлээ ариусгаж, хар муугаас бодлоо чөлөөлж, би гэсэн үзлээ хүртэл гээж, энгийнээс энгийн хэрнээ амгалан тайван амьдарч сурсан. Олон жилийн өмнөөс л далд ертөнцийн сонин үйл явдлыг, сонирхлыг минь татдаг байсан ч бөө мөргөл тэнгэр үлдсийн тухай судалж, сонирхож яваагүй билээ. Гэтэл охин минь гадаад оронд 6 жил сурч сургуулаа дүүргэж ирэхдээ биеийн өвддөг болсон байв. Эмнэлэгт хэвдэж имжлүүлсэн ч тусыг эс олсон тул ямар шалтгаанаар юуны учир өвдсөн болохыг нь мэдхийн тулд гэр бүлээрээ олон жил үерхсэн нэгэн дотн найзынхаа хүү намсраа зайранд анхудаа хандаж засал хийлгэв. Тэр хүүгийн онгот нь цэцэм зэлмэг үг урсгаж, үнэн сургаалаа айлдан байхыг үтсэн би бөхүү гэдэг бол энэ цагт бидний ихэнх хүмүүсийн ойлгодог шиг хар голдуу үйл хийж үнэн мөнгөнд шунсан хүмүүс байдаг биш юм гэж бодох болсон юм. Түүнээс хойш хэдэн сарын дараа би нэгэн их удгантай учирч
Угтаа гэдгээ мэдэж мэл гайхан учраа олохгүй мөнгнэж байсан ч удалгүй өөрийн хувь тавилан хүлээн зөвшөөрч удганы хүү дээд язгууртай нэгэн зарингаар залуулан 2012 онд угаа авсан билээ. Угаа авснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч хийх үйлээ бүрэн танилгүй хоног өнгөрүүлэн байтал гэлбаа мичид ус гал хоёр маань хамтын үйлээ тандан мэдээд хүсэл зориг нэгдэн ажиллах өндөр тэнгэрийн зарлагыг сонирдуулахад өрн болсон би өндөр дээд суу ухаанд хатан ижийнхээ үйлийг ухаж үүргээ ухамсарлаж анд олон нүхтийн хамт өндөр өвгтийнхөө гайхамшигт суу ухааны далаад сэлэн судар гархан түмэн олондоо өргөн барих их үйлсэд дэгэн болохоор зүтгэж эхэлсэн юм. Бөө хүмүүс бол түүхийн хуудсанд нэр хүндтэй, инэрч нэгүсэх сэтгэлтэй, эргэх хорвоод мөрөө тодруун тамгалан үлдээсэн хаан дээдсүүд суу ухаантай хатан зоригт халуун их оронч дайчин баатрууд өрлөг жанжид мөргүүн дээдсүүдийн улаач нар байдаг бөгөөд энэ олон онгодууд өөгдөд өдгөө цагийн хөх толбот Монгол түмэн хөрс дэлхийн хүмүүн төрлөختөнд араатан сэрхүйтэй хөтлөгдөн авах эдгийн донгоо автан булаалдан тэмцэлдэн яваа алдаа бүхнийг нь хилж таниулж сэхээрүүлж ухааруулахаар олноороо үрстэй залран алтан дэлхийн ам бүхнийг сэрээх агуу үлсийг хийхээр ертөнцийн чихийг дэлдэлгэх Европ улсын сонин сайхныг дуулгахаар хичээн зүтгэж яваа тийм цаг үед бид амьдарч байгаа юм шүү. Бөө хүн бүрийг бүдүүлэг гэж бүү ад үзэж бай. Бурхан шаснаас ч өмнө бусдаас залж авчраагүй бидний үндэсний мургал тэнгэр сүтлэг маань манай ард түмний дунд 90-100-ыг илээн оршсоор ирсэн юм. Бөөнөр муухай гэвэл үүдээ тогшин зогсох удмын аав, ээж, өвөө эмээ нараа ад үзэн хөөхтөө агаар нэгэн адил шүү. Харин бөө гэгдсэн бидэл өндөр дээдсүүдийнхээ үүлийг хэр хийж, суу ухаан нь хэр суралцаж, мөрөө хэр гүн үлдээхээс л хожмын зүйлс бүхэн хамаарах бизээ. Зөвхөн бөө нарч гэлтгүй Монголын гих зүрх сэтгэлтэй, үндсэрхэг үзэлтэй Монголынхоо сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлж, хариг өрнүүдэд ч ажиллаж амьдарч буй олон сайхан уран бүтээлчид, уран үйлчид, урлагийн түгээгчид, түүхчид, эрдэмтэд, мэрэгдүүд байна. Бид бүхний эцсийн зорилго нэг бөгөөд хөх толбот монголчууд бид хүмүүн төрлөختний оюун сэрхүүийн аврагчид нь билээ. Улаач галт хөхтөн. Үнэндээ Тэнгэрийн улаач удган зайрангийн тухай ойлголт муутай өөрийгөө улаач болно гэж ч зүудэлсэнгүй явлаа. Харин хөх Монголын агуу их гүн ухаан болох их засгийн алтан дээд үнэний аялгау хэмээх алтан судруудын үнэний тайллыг дээд Тэнгэрийн элч нар өгöd буурлууд л хамгийн үнэн зөв хийж чадна гэхээс бидний амьдарч байгаа өнөөгийн энэ нийгмийн мон амин чанараа гээгсэд хийн гэж байхгүй дээ гэдэгт итгэлтэй явлаа. 2009 онд нэгэн цагаан хувцастай хуягтай цагаан нүүрвч самсаатай онгод бууж байхыг хараад ийм л хүн бууж ирээд бидэнд алтан дээд үнэний аялгауг минь хилж тайлж өгөх байх та гэж бодож байлаа. Хэрвээ өөрийгөө улааж болох хувь тавилантай гэдгийг тэр үед мэдсэн бол юу хийх вэ? Яах вэ гэдэл бужигнуулж өгөх байсан байх та. Анх 9 настай байхдаа дагай гэж авгаалдаг нагац хүрхэн лам ах минь надад нэгэн удаа сургаал айлтгахдаа охин минь чи нутаг ус ураг төрлийнхөө хамгийн эрдэм номтой хүн нь болно гэж хэлсэн тул эрдэм номын мөр хөөж эрдмийн зэрэг хамгаалах ёстой юм байна гэж ойлгоод эхлээд магистрантурт дараа нь докторантунд орж суралцаж билээ.
Төд удалгүй миний хүсэд зориод байгаа зүйл энэ биш юм байна гэдгийг ойлгоод мэрэгчлэрээ багшилж байгаад бага огноо төрүүлж хүүхдүүдээ өсгөх, амьдралаа үүрч явах, ахуйн ажилдаа төвөртөөд докторийн зэрэгээ хамгаалж чадалгүй орхисон ч сурч мэдэх улс орныхоо ирээдүйд санаа зовондог сэтгэл зүрхээ яагаад ч гээж чадалгүй бухимдан явдаг байлаа. Амьдралд элдв бэрхшээл тохиолдох бүр би хаана, юун дээр алдав, яагаад хичээх тусам саад бэрхшээлүүд тохиолдоод байна вэ? Улс орон минь хаашаал хөгжиж байна да гэх зэргээр түмэн боталд автаж, гүн ухаан, улс төр, сэтгэл судлал, түүнчлэн, Есүс, Будда, кармын сургаал, Ариаблын бясалгал гэх мэтэл элдв шашин, галт ухаан, бясалгалын номууд уншиж судасны эцэст хамгийн төгснө нь Буддын гүн ухаан юм байна гэж ойлголттой болж билээ. 2008 онд шинэхэн танил инх бат дүү таал үүнийг ойлгож магадгүй уншаад надад ярьж өгөөрэй гэсээр хүрэл тогоогын бичсэн алтан дээд үнний аялгау номыг надад өгөв. Жилийн дараа алтан судруудыг өртөөлөгч жи нүрцэ тагсны хань долгосүрэн эгчтэйгээ танилцаж жинхэнэ өртөөлөгдсөн ирсэн их судруудыг олж уншиж энэ ертөнцийн гайхамшиг бол үнэн хэрэгтээ бидний өөгдөөдсийн суу мэдлэг юм байна гэдгийг ойлгож ирж хайрж явсан эрдэм номын үнэн цагаан мөрөө олсон. Эдгээр номуудыг 2009 оны 4-р сараас эхлэн уншиж унтах дааж дэрлэн хэвцээр 5 жил болж байна. Энэ хугацаанд утга учирыг нь бүрэн тайлж чадаагүйч багсаг ойлгож улам бүр биширч ойлгосноо олон түмэнд чадлаараа хэлж тайлбарлаж түгээж ирлээ. Энэ хугацаанд би л сайн ойлгож чадахгүй ойлгосон ч сайн тогтоож дийлэхгүй байна уу гэд уншиж судалдаг гих хүмүүртэй уулзаж лавлахад бүгэлд л надтай адилхан байгааг мэдээд учрыг нь олох тусам улам бүр автаж явна. Эргээд бодоход 2000 оноос эхэлж онгодууд маань надад мэдрэгдэж намайг залд чиглүүлж эхэлсэн юм билээ. Мөнгө, бизнес, карьер хөөгд жаахан амжилт олоод эхэлмэгцэл амьдралд ямар нэгэн бэрхшээл гараад ирдэг байна. Тэгэхээр нь шар хар гэж ялгалгүй үзүүлж, элдв ном уншуулж, засал ном хийлгэхийн зэрэгцээ гайгүй дөмөгхөн гихч ном сургаал бүрийг уншиж, өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө алдааг таньж, мэдгийг зорж, хувь хүний чадвараа дээшлүүлж, бясалгалагч бас сонирхож яв. Тэрл үеэс далдын ямар нэгэн хүчин байдагт итгэж, өргөл өргөдөг болсон бөгөөд өргөлөө өргөхдөө юу гэж хэлэхээч анх мэддэггүй байлаа. 2008 онд бичсэн нэгэн шүлэгтээ хайртай би хайртай, энэ орчлон их нутаг, эсгий гэртээ би хайртай, алдаж эндэж арга баргадахдаа аврал ирэм үргэж залбирдаг. Алтай сүрлэг уус овоондоо би хайртай. Түмэн олны гоож, минийх гис нийгмийн нийгмиж түшдэг. Хайрхан дөрвөн уул хатан туултаа би хайртай. Өгсөж уруудах мэд минь үргэлж ойрхон байдаг. Үүлний цаагуур орлооч наран хэвээрэл байдаг. Үлэмжийн сайхан андуудтай би хайртай. Хайртай би хайртай. Намайг л дандаа ивэдэг. Уус овоо, ус мөрөн, тэнгэр амьтаа өвгдээдсийнхээ сүрэх хүчинд би хайртай гэд бичиж байснаа эргээд бодоход зөнд минь чи ийм хүн шүү гэж өвгөд минь таниулан шивнэж байсан юм болов та. Тэр үед би эцэг өвгдөө мэддэггүй үгсний дараа оруугийн хоосон болдог гэсэн ойлголттой байсан ч нэг иймэрхүү шүлгүүд тэрлэж суудаг байв. Сүүлд тэнгэр бурхан уул усандаа өнгөрсөн өвгөддөө гээд өргөлөө өргөдөг болов. Харин 2011 оны 9-р сард Добуу мөргүн Дуваа сохор хоёрын өмнө тов тунгалаг ус цэлэлцэн байна гэж зүудснээс хойш хаан дээд аавууд минь хатан дээд ээжүүд минь гэж өргөлөө өргөдөх болж яагаад ч юм зүудэндээ итгэж дээд удмын гаралтаа учир зоригтой тууштай өвгөддөө итгэлтэй байхыг хичээдэг болсон. Энэ зүуд минь надад анх итгэл үнэмшил төрүүлж билээ.
1995 оноос хойш эхэлж нийгмийн сайн сайхны төлөөх нам, олон нийтийн байгууллагууд мөн эмэгтэйчүүдийн байгууллагын ажилд идэвхтэй оролцож 2010 оноос эхлэн иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэж үзэл бодол нэгт нөхөдтэй болж жигсаал цугтаанд оролцох болсноор нэлээд зүйлийг ойлгож авав. Удалгүй гал үндэстэн холбоогийнхонтойгоо нэгдэж сайхан андуудтай танилцаж тус холбооны тэргүүн Ц Мөнхбаяр удирдах зөвлөлийн гишүү Ганбаатар Баатар хуйг нарыгаа эргээд харахад зорьсон үйл хэрэгээсээ хизээж ухардаггүй ямар ч бэрхшээлийг даван туулдаг болохыг нь таних тусмаа андын тангаргууд минь юм байна гэсэн итгэл төрж байна. Юутаач бид бүхний сэтгэл зүрх нэгэн зүгт хамт цохилтгийг мэдсэн болохоор хатуу бүхнийг туулаад бидэнтэйгээ хамт үйлээ хийн гэдэгт тэдэнтэй итгэж байна. 2009 оноос хойш Чингис хааны Дэлхийн академийнхантай танилцаж, тахилгуудад нь оролцож мөнх тэнгэрийн тухай ойлголтоо улам лавшруулж, засаглалыг султаа, гэр бүлийн салалт, айл бүрийн задрал зэрэг асуудалд санаа илүү зовох болж, төрийн ихрэх мэдлэр зэвсгэлсэн хулгайлах, хуурхад гарамгай мэргэсэн, бовлгай нарт мэхлэгдэж яваа. Ард түмэнтэйгээ ойр байх ёстойг сайн ухаарч төрөө засъя гэвэл гэрээ зас гэдэг ёсоор өрөх гэр ялангуяа ээж хүн их хүний төлөвшөлд илүү анхаарах болсон юм. Гэр бүлийн сэтгэл зүй, гэр бүлийн харилцааны сэдвтэй номууд уншиж, энэ чиглэлээр хурал, семинар, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, судлаач нартай уулзаж өөрийгөө чадлаараа хөгжүүлж байна. Ийхүү Монгол сэтгэлгээ, Монгол ухаанаар дэлхийчлэн гэгэрүүлэх их засгийн алтан дэд үнэний аялгау номын үзэл санаанд сэтгэлээ эзэмдүүлж, өөртөөгөө ижил үзэл бодолтой ижин Чингис хаан минь их Монгол улс минь гэж явдаг нөхдөө хүрээгээ өргөжүүлж, бүлээ нэмж, сэтгэлийн хоосон зайгаа нөхөн тайвширч явтал нэг шүн нүрзэдгай. Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадрах их засгийн алтан дэд аялгау хэмээх шархавтастай ном надад 2 гартан өгч байна гэж зүйдлээ. Өглөө нь нүрзэдгай агсныг эргээд олгор сүрэнгаа руу уцтаж зүйтэй хэлтэл чи нэрээ сонин хүүхэд шүү гэд өөрийг нь мөнх гэрэл болон гэрлийн өргөөнийхон урьсан тухай ярихад би хамт очихоор болов. Би долгон сүрэн ихч бит хоёр эзэн хааны онгодтой золохоор өргөөний зохион байгуулагчтай ярихад зөвхөн догоо ихч зөвшөөрөл олгосон тул би уулзаж чадсангүй. Догоо ихч хаантай золгосон тухайга надад уцаар ярихад би сурган тасарсан аав ээжийнхаа сургийг сонссон юм шиг л өөрийн мэдлгүй ихэр татан уйлж гарлаа. Автобусанд явж байсан бас тэгээд утасны цэнийг дууссан тул арай химээ сэтгэлэн барьж уйлахаа болж билээ. Сэтгэл хөдлөсөн би хожим нь хаантайгаа яаран байж золгосонд баярлах сэтгэл өөрөн ирэхгүй төрж хөөрч тогтолсон нэг тийм сонин сайхан мэдрэмж төрж билээ. Их удагны бид заларсан хаан эцгээсээ тэнгэр мэд их хайрыг мэдэрч дайчин их сүрлэгч агваа их хайр инэрлийг бидээ шингээсэн эгэл хүн болохыг нь хамгийн дээд мэдрэмж минь болох хайраараа би мэдэрсэн дээ. Энэ мэдрэмж минь өөрийн угсаа гарвалдаа итгэх итгэлийг минь 2 дахь удаа хөлгөлсөн тийм гүн мэдрэмж байлаа. Хаан эцэг минь угаа шалгуул гэсэн үүрэг өгснөөр улаач болох зам минь нээгдэж билээ. 2012 оны 8 дугаар сард Налаахын тэнд болсон нарны бөглөөн дээр Соргогтой бикүүний хатан тоовол ухаад мөргүн багш хаан дээдэс хамтдаа бууж хөөрөл дүмбойг харж сургаал айлдварыг нь сонсож байхдаа амьд явсан хүн алтан аягнаас ус уун гэчийг биеэрээ үзэж тэмий зүйлийн араас хөөцөлдөөгүй болохоо улам бүр таньж өөртөө бас ирээдүйдээ итгэл дүүрэн байх болсон. 2012 оны 11-р сарын 17-нд гэрлийн өргөөний зөвлөх байсан сэлхэнцэг удагнаараа замжлуулан онгодоо өөрийн биедээ заллаа. Өвгдөө залж тэдэнтэйгээ хөөрөлдөн учир бүхнийг тайлан мэдэж өдрөөс өдөрт ухаанаад хэлж явах шиг сайхан зүйл үгүйч үүрэг далгуур авч өндөр хариуцлага үүрэх нь амаргүйч
санагдах юм. Уулзаж учирч яваагүй анд нөхөдтэйгөө уулзаж, сонин сайхан зүйл мэдэрч төсөөлж байгаагүй агуй бүхнийг хийлцэж аваа хувь заяагаараа бахархан байж энийг судрын үйлсд оролцож байна. Энийг хаттын сударт оролцож буй хатан ээжийн минь 2013 оны 8 дугаар сард Алтай 5 богд ууланд хийсэн нэгэн том үйлэн дээр анх надад өөрийгөө мэдрүүлж хожим нь хотол өргөөнд минь залрахтаа өөрийгөө их тэнгэр ижий хэмээн дуудаж бай гэж хэлсэж байсан юм. Өндөр их хатан ижийн минь энэ сударт андын аялгауны айлдвараар үрс биднийг гэгэрүүлэхэд оролцож байна. Ямар хүнийг анд гэдэг тухай хэлсэн хатан ижийнхээ айлдварыг сэрүүлэн суухтаа сэтгэл зүрхээрээ хайрлан хүндэлж бас бахархан омгшин суун. Хөх Монголын минь агуй их ард түмэн та бүхнийг язгуур их хүүхдийнхөө алтан үйлснээс хүртэж хайрлана уу хэмээн мэхийн ёсолёо.